Европын албаны санхүүжилттэй жирэс олон улсын төрийн бас байгууллагын дулаан шийдэл төсөл нь Монгол улсад 2018 оноос эхлэн хэрэгжиж байна. Төслийн эхний шат нь 2018 оноос 2022 он хүртэл 4 жилийн хугацаанд хэрэгжсэн бол 2 дугаар үе шат нь 2022 оноос 2026 он хүртэл хэрэгжиж байна. Дархуул аймаг нэгдсэн үндэсний байгууллагын гэр дулаалгын чип төслийг хэрэгжүүлж буй харин дулаан шийдэл төслийг 2024 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь амны орон сууцыг дулаалгах замаар эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, агаарын бохирдлыг бууруулах зорилготой. Төслөөр дамжуулан эхний ээлжид манай аймгийн 320 орчим айлуурх амны орон сууцаа дулаалж төсөлд хамрагджээ. Төслийн хүрээнд дулаалгын ач холбогдол эрчим хүчний хэмнэлтийн талаар хамтрагч байгууллагуудад мэдлэг ойлголт өгөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Энэ төсөл маань Улаанбаатар хот болон орон нутгуудаас зөвхөн Дархан уул аймагт хэрэгжиж явж байгаа юм төслийнхний дулаалгын ач холбогдол эрчим хүчний хэмнэлтийн талаар ард иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх үүднээс маркетингийн ажил, мэдээллийг илүү түгээх гэсэн ийм ажлуудыг бол хийсэн байна. За мөн ногоон зээлийн эрэлтийн судалгаа, за Дархан уул аймгийн байшингийн бүтээц, одоо иргэдийн эрчим хүчний талаар ойлголт нь ямар байгаа зэрэг ийм суурь судалгаануудыг хийгээд одоо үр дүнгээ хуваалцсан явж байна. За тэгээ өнөөдрийн уулзалт болохоор энэ төслийг хэрэгжүүлэхэд оролцдог одоо бүхэл байгууллагуудын төлөөлөл мань цуглараад цаашдаа бид нэр үйл ажиллагаа хэрхэн сайжруулахын өнгөрсөн хугацааны ололт амжилт 70 оноо нь юу байсан бэ гэдэг дээр хэлэлцээд ингээд явж байна. За энэ төслийн хүрээнд бол өнөөдрийн байдлаар нэг 320 орчим айл ямар нэгэн хэмжээгээр одоо цонхоо, хаалгаа, суурай, дээврээ одоо дулаалсан байна. Яг иж бүрэн дулаалгын хувьд бол ерөөсөө ганцхан айл одоо хийж энэ төсөлд хамрагдсан байна. За энэ өнөөдрийн байдлаар бол энэ зохион байгуулж байгаа сургалт зөвлөгөөний хувьд бол Дархан уул аймагт 2 дахь удаага зохион байгуулагдаж байна. За энэ төслийн хүрээнд бид нар 2026 он хүртэлх хийх ажлынхаа төлөвөөр ярилцсан одоо ингээд саналшаа хуваалцаад байж байна. За төслийн төлөвлөгөөний хувьд бол энэ жил хамгийн багадаа 60 айлыг хийж бүрэн одоо дулаалах энэ ажлыг бас хийж гүйцэтгэх талаараа төсөл хэрэгжүүлэгч байгууллага маань ярьж байгаа боловч аймаг орон нутгийн зүгээс бол энэ тоог аль болох өсгөх, олныг хамруулах энэ чиглэлээр сургалт сурчлагыг зохион байгуулж гэсэн хүсэлтийг тавиад ажиллаж байна. Дархуул аймаг 2013 оноос хойш гэр хорооллыг тэлэхгүй байх бодлогыг баримтлан эд эзэмшлийн орон сууцнууд болон эрчим хүчний хэмнэлттэй амны орон сууцны хорооллуудыг байгуулахаар газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөндөө тусган ажиллаж байгаа хэлээ. Дулаан шийдэл төсөл нь орон нутгийн бодлого шийдвэртэй уялдуулан иргэдэд банкны ногоон зээл болон санхүүгийн бусад таатай нөхцлөөр эко амны орон сууцтай болох боломжийг олгож байгаагаараа онцлог юм а.